Эрдмийн эндэр дээр суусан зарим бодгалууд ирээ цэргүү худал өгүүлэх үед машид харуулсалтай. Эрхэм номд дээлийг алдар нэрээр солих тэдэнбээр эртний түүх шастрыг том жиргүү нулимгон гутамшигтай. Эдвэ цагийн элмэг ярагчдад номыг говьлон өгүүлж энэрл нинжийг нүүрэн дээрээ ярьж далдуур зандалагчид хичгүүргүй. Эцэг өвгдийн шаралсан хуудсыг тэдгээр төрлөхитэн шүүж ялна гэж үү? Энхэд ном төрийн цаазигч бас хуурам эхэлж чадна гэж үү? Алхаа заримуд омны зоргоор номыг өгүүлвч зүрхэн үгүй байна юм. Альва голчийг барих үгүй аль нэгэн туйл руу бусдыг түлхэх нь хөөрхийлэлтэй. Алтыг төмрийн хогтой нийлүүлэн цутгаж бусдыг мэхэлдэг адил ариун номыг атгах зорилготой холцуулах нь бөөлжсөн үг. Ариус мэрэгдийн судар шастрт суралцал өгөө аяглалтад ам уран төдийхнөр ард нийтийн тархийг эргүүлж үл чадмгүй. Альмид олны дотор далд оршсон эрдэм бэлэг төгссөн нүгүүд цөөнгүй. Ад бачраар соёлд үндэстний түүхийг хэн бэрж арчиж үл чадмгүй. Хэмээн өгүүлсэн шалтгаан болвоос эдвэ цагт номт дээлийг өмссөн зарим төрлөхитэн бусдад буддын ном номлохын хажуугаар бидний эрт үеийн эрдэмтэн мэрэгд болоод дээд богд нарын түүх шастэр, номлол сургаал, үндэс уламжлалыг өгүүлсгэн муушааж бусдыг мэдэх үгүй хэмээхэд дулдуйтаж учир шалтгааны ухааны зарчмаар бус шууд доромж муу утгаар баримтгүй ярьж байгаад туйлын харамсалтай байна. Тухайлан өгүүлбээс дорч шүгдэн хэмээх гайхамшигт яруу алдар нь 400-ны тэртегээс номт улс гүрний мэрэгдийн сайшаалын орон болсон номын сахиусыг буг чөтгөр болоод уламжлал үндэсгүй мэтэр ам бардан яригчдад цөөн хідэн зүйл өгүүлээ. Шинжлэхүй оюун тун болоод мэдэж судлахыг хүсэгчдэд ч бас нэмэр болох нь дамжиггүй. Нэгдүгээрт дорж өгдөн сахиусыг бурхан багшаас тангараг аваагүй бол номын сахиус бус гих шууд өгүүлэмжид хажаан талбай буюу маш хитэдэл буй. Бурхан багшин гэгэний өмнө махгал буюу гомб, галандэ буюу лам, ямандаг бурханы зүрхэн тангарахтай галаарава буюу чойжил тэргүүтэй олон сахиус андгаа авч бурханы шашны номын сахиус болсон. Гэвч бурхан багшаас хойш энэтхэгийн 84 шиттэн болон налан дараа Бэригама лашила хэмээх алдартай хийдүүдийн бандитанар болон цас төвдийн их эгзрүүд их дун хөрвүүлэгчид хотготон хуйлгаад гэвшнар хийгээд Монголын хотгот гигантнуудын үлмийн өмнө андгаа тангараг авсан олон номын сахиуснууд бий. Жишээ төдий өгүүлбээс нагар жунаа богдоос тангарахта ягчсууд одоо ч түүний тэргүүнгүй лагшин шарлыг сахин хамгаалж буй тухай Даанжурын 84 шидтний намтарт тодорхой айлдсан буй. Мөн энэтхэгийн их Махасита Бадмасамбавын тангарахт орсон дорж дагдан тэргүүтэй олон сахиус буй. Мөн цас төвдийн гайхамшигт богд Меларава бэр Жомоолонма хайрхны Цэрэнма тэргүүтэй эгчтүү 5 савдгийг өөрийн тангарахтаа оруулж зарлиг үндэснийхээ сахиусыг болгон сойрхсон түүх Меларавын бомон дуулал хэмээх алдарт зохиолд нарийн тодорхой айлдсан буй. Мөн манай өндөр гэгээн бүрэн хаан нурууны эзэн савдгийг тангарахтаа оруулж номын сахиус болгоод тахилах хангалын судрыг зохион сойрхсон нь одоо ч амар байсгаланд хийдэд тахигдсаар буй. Энэ бол жишээ төдий. Хоёрдугаард дорж өгдөн сахиус ертөнцөөс үл хагдсан учраас сахиус бус хэмээх нь их хитэдэл дунмой. 10 хангалын бясман тэнгэр буюу намсрай, бэгз буюу жамсран, бархамаа буюу цам гарав тэргүүтэй
сахиусан нугууд болон дээр дурдсан ягчис савдаг Тэнгэрийн сэтгэрийн язгууртай номын сахиусан нугууд ертөнцөөс хагацаагүй буюу ертөнцөөс нөгчөөгүй сахиусан нугууд юм. Басгүй тэдгээр омтгоолон ярих лам нарын багш болох 14-р Далай ламын төрийн чойжин сахиус болох найчин болваас бас ертөнцөөс нөгчөөгүй сахиус юм. Найчингийн тухай эртнээс түүх судартч бас хэмжээ төгөлдөр шастар нугууд буй. Тэгвэл яагаад эдгээр сахиусыг хүлээн зөвшөөрөөд ганц дорж шүгдэн ялган ард олныг мунхруулж Бурхан багшаас андгаа аваагүй ертөнцөөс нөгчөөгүй хэмээх ухар мөчөд шалтгаанаар үргэлжид нэгэн нэгнээ дөөрэн тодшиг өгүүлнэ вэ? Яагаад гэвэл тэд Монголд эдгээр номын утгыг мэдэх хүн байхгүй. Учир дураараа ярьж болно хэмээн үдсэнд болно. Монголчуудыг басаж болохгүй хэмээн олон дээдс өвгөн багш нар сануулж байсан ч тэд тоогоогүй. Улс төрийн санаагаа зугуухнаар явуулж монголчуудыг хагаралдуулна хэмээн бодсон. Тэр бодлого нь ч одоо ив илхэн болж байна. ертөнцөөс нөгчсөн болон нөгчөөгүй сахиус болон бодгалуудын тухай Чамаадан Эвийн том буюу шууд болон магадлахуун ухааны өргөн хэлцэлч бас буйг ялангуяа лам нар анхаарах хэрэгтэй. Буг зэтгэр болгоныг дайсан хэмээн үзэх ухтгуунч бас буддын номд үгүй. Төгс гэгэрэл буюу Бурханы хутгийг олох төгөхөд тэдгээр бодисатванаар болон югзрүүд буг зэтгэр тэргүүтээ аливаа юмс үзэгдэл нь өөрийн сэтгэлийн хэрээс ургасан үзэгдэл болоод тэдгээрийн мөн чанар нь хоосон чанарын агаарт нэгэн амт болон таньдаг тухай шудар шастар дээд богдор нарын намтартж гардаг. Угтаа Бурхан буг хоёр хоосон чанарын агаарт нэгэн мөн чанартай хэмээн айлддаг. Мэдээж үүнийг онохын тухайд салан буюу газар мөрийн эрдэмүүдийг бясалгаж сэтгэлдээ төрүүлж онсон хойнол янгуй хутгийг элтэд таних бөгөөд бүхэл тэнгэр буг чөтгөрч түүний номын сахиус болдог тухай дэлгэрэнгүй айлдсан судар шастар агуу их оршицоор буй. Үүнийг нээж үзэх л их чухал. 3 дугаарт дорж өгдөн сахиусны эсрэг нэрийн дор түүний үндэс уламжлал, ном зохиол, соёл эрдмийг авч яваа бодгалуудын эрдэм мүүлсийг ил болон далдаас эсэргүүцэж байгаа манай Монголын лам нар яагаад энэ тухай мэдэх үгүй зүгээр нэгэн нэгнийхээ амьд амжсан зүйлийг ярьсаар өдий хөрөв. Гэвч оройтойгоо тул тус болохын үүднээс хэд хэдэн түүх соёлын гол сурвалж болох зохиолуудыг өгүүлбээс халах жавсан дам хотогт 4-р богдын зохиол, хүрээний их хамб Авгаан хайдуугаан дорж өгдөн сахиустай золгосон түүх, 8-р богдын ордон болон түүний чойжин ламын сүмийн шүтэн болон түүх гарвал, заваа дамдын лувсан даяан ламын сүмбэм зохиол болоод шүгдэн бэвэн буюу 2 бот эмэгтгэл нүгүүдийг уншиж судлах хэрэгтэй. Бас ялангуяа 5-р Далай ламын намтар дугуулаа гойсон буюу Тэнгэрийн хэв торох хэмээх зохиолын эртний барын судар болон бүрлгүүд авгиж андсан ламын сүмбэм торвуу буюу хэсэг бусаг зохиолууд тэргүүтээ цаашилбал маш олон ном судар буй. 4-дүгээрт манай одоо цагийн лам нар өөрсдийн эрх ашгаа бодхоо болохоор Далай ламаас өөр багш үгүй юм шиг аяглах нь хэр номын явдалд нийцтэй вэ? Бор гэрт суусан, бор цай уусан, борлож хуучирсан дээлтэй өвгөн багш нар бидэнд 90-ад оны ихэр юу гэж захиж зааж сургадаг байсныг саналтай. Энэхүү сахиусны тухайч зарим нь тодорхой айлддаг байсан. Гандангийн гунгай чойлон татсанд
Дорж өгдөн сахиусыг 19-р зуунаас аваад 1937 оноос ч тахилга таслаагүй явсаар 2003, 2004 оны хүрээд өвгөн лам нар жанж халсны дараа нууцаар сахиус шүтээгнийг нь гаргуулж хайсан. 2009 онд Монгол Эрдэнэ бүчийн багш жанж халсны дараа жилээс жилд нийтэд шүгдэн сахиусны тухай будангуй яриа дэлгэрүүлж талцал гаргахыг хичээж өнөөдрийг хүрсэн. Бүр нийгэм ангийн ялгаач гаргахыг хичээж байгаа. Гэхдээ мөкс миний ярианы гол сэдэв Бурхан багшийн айлдсан жадан буюу 8000 судрын сүүлийн 2 бүлэгт Бодисатва Чойпх багш хийгээд насад уйлагч Дагдун үгийн бүлэг болон Судрын аймгийн Доде Палвучи хэмээх сударт гарах Залуу Норсон буюу Шөнөө Норсонгийн бүлэг, Таантрын аймгийн Зүмбэрэл Чава буюу Ирээд хувилгааны тор хэмээх зохиолын гал оговлог, Нагарж унаа болон Асангаа тэргүүтэй маш олон богд нарын судар таантрын тайлбар шаструуд, Гадам сарнан буюу шинэ хуучин зарлиг өвдөслөгчдийн бодмирын зэргийн эхний бүлгүүд, ялангуяа богд зонховын ламрин чонмо буюу их бодмирын зэрэг, аграм чонмо буюу их таантрын зэрэг номууд тэргүүтэй үе үеийн эрдэмтэн мэрэгдэн тоолшгүй олон зохиолын үүд нь Лама дэнцэл буюу лам багшийг шүтэх ёс, Шинэн дэнцэл буюу багш буйны садныг шүтэх ёс. Тэдгээр ёсонд өөрийн зарлиг үндэсний лам багш нар чухал болохоос шашин төрийн мяндаг зүйлсэн ертөнцид алдартай болгоныг шүтээд өөрийн энэ насны болон урд үеийн багш нараа огоор хэмээх сургаал хаач үгүй. Хэрв та нарт энэ сургаал хэрэггүй юм бол бидний багш нарын үндэс уламжлалаар нь гүтгэн доромж үйлдэх нь зохисгүй тул Дангнэмсүү шагва хэмээх номын утгыг санаж тэгш агуулan орхиос сайн босуу. 5 дугаарт дорж өгдөн сахиусыг шүтэх, эс шүтэх эрх хэн бүрт бий. Шүтвэс чин сэтгэлээсээ хувирал үгүй, няцхуугүй шүт, эс бөгөөс бүү шүт. Шүтхийг игээрвээс шудраг саруул ухаанаар сайн судал. Өнөөгийн нийгэм бүү хэл ямар ч нийгэмд шүтэх, эс шүтэх нь дотоод сэтгэлгээний соёл боловсрал болсоор ирсэн. Бусдын оюун санааны үнэт зүйл рүү өнгийж халддаг, өрөвлөж дайрдаг, бүр оюуны болоод бит зүйлд баламдаар халддаг, үндэс ухсаа шашин шүтлгээс нь болж нийгмээс гадуурхдаг, цаашлаад геноцид хийх хүртлээр улаардаг будангуй ёс болвоос манай гаригийн хүн төрөлхитний хэвт ёсны соёл иргэншилтэй хүний эрх, тусгаар тогтнол, шашин соёл, шинжлэх ухаан, эм нэгдэл, амар амгалан дээдэлдэг ямар ч улс гүрний ёс зүй, үндсэн хуульд байх үгүй. Дорж өгдөн сахиус шүтгчдийг нэргүй болтол арчиж хаяна хэмээн их ширээн дээрээс нэгэн их лам тунхагласныг үзвээс тодорхой. Ном судар, түүх шастар үзэж судлах дургүй хүмүүс мэдэхгүй зүйлээрээ ярихаа болчихвол эргэн тойрондоо тустай бусуу. Хий хоосон уур уцаар бухимдал гомдол, атаа хорсол, өш хонзон зангидхаа болчихвол өөр хийгээд өрөөлд тустай бусуу. Ер нь мэдэхгүй зүйлээрээ наадах нь галаар наадсантай адил хэмээн эртнээсээ мэрэгдүүд айлтсан. Харин мэддэг зүйлээ түгээх нь номч нарын үүрэг. Хэрв тэмцэлтвээс учир шалтгаантай номын ёсны үүднээс нэгнийхээ оюун бэлэг, эрдэм мэдлэгийг хурцлж, үр боловсрал гартлан тэмцэлтэх хэрэгтэй. Үүндээ энгийн номхон иргэдэг талцуулахаа болоод номоор ярьж, бас номоор бүтээж үзүүлэх хэрэгтэй. Дорж өгдөн сахиус хэмээх Баатарлаг Бодисатва болвоос Бурхан багшийн Балдан Брэвэн сувраганд айлтсан Жамбал зажид буюу Манзуширийн үндсэн тантра хэмээх сударт 500-ны эцэст тэмцэлт зүүн цагт очрын хүчит дорж өгдөн хэмээх их Бодисатва сахиус
гарах тухай болон түүний урд үеийн дараалан гарсан төрлүүдийн тухайч ирээдүйн ишлүүндэн буюу Евангелид үзүүлсэнийг одоогоос олон зууны тэртегээс Гэлэгвагийн ихс мэргэн ламнаар гаргалгаа тайлбар олноор үйлдсэнийг тэдгээр бог дээдсийн тэмдэгтэй сүмбэм зохиолуудаас уншиж судалж болно. Номын утгаар тангарагын бүг хэмээх зүйл нь хаанаас босож ирдэг, бас яахаар босож ирдэг тухай айлддаг. Энэ нь тухайн байтгал өөрийн эцэг их багш буйны садан, андгаа авсан ядан бурхад Баатар Дагнас номын сахиулсанд алдаа алдаж түүнийгээ зориудаар өөрийгөө хаацайлан ялангуут орон тэдгэрийг доромжлон гутаах тэр үед босч ирдэг дотоод сэтгэлийн будангуй буруу үзлийг хилдэг болохоос гадаад үзэгдэлд хэн нэгнийг тангарагын бүг чөтгөр хэмээн үзэх ёс буддын үзэл санаанд байхгүй зүйл юм. Үүний тухай Монголын их эрдэмтэн лам Цанид лавын шагдрын ном хийгээд ертөнцийн 2 ёсны сургаал Саруул оюуныг баясгагч хэмээх зохиолтч гардаг ба өөр олон судар шастраас оюуны хэр чадлаар уншиж судалж болмоо. Бас зарим нэг муухар шалтгагаар далимдуулж хүмүүний өхөл мөнх усаар нэрийтгэл барьж даажин тохуу хийх тэдгээр лам нар хувь хүмүүс хаанч бай, харцч бай, насны хэмжил мөнх ус шалтгаан болоход бүгд эрт оройн хизээ нэгэн цагт өөхөх босуу. Өхөл мөнх бусыг хинч өөрийн дураар наашлуулж, цаашлуулж чадахгүй ба тухайн байдгалын үеийн үр буян нүгэл хэмээх нь бусдаас юулж авдаг юм уу? Бусдад юулэгдэж өгөө болдог. Бас зүгээр байж хагаад хаа нэгтээ уусаж алга болдог. Үеийн үрийн үзэл, явдал, бясалгал буддын номд үгүй. Доо занлан буюу Сэцэн тэнгийн судар хэмээх манай монголчуудад эртнээс алдаршснаар үлгэрийн далай хэмээх судар тэргүүтэн болоод их бодмирийн зэрэгт үеийн үрийн тухай нарийн тодорхой айлдсан буй. Монголын буддын шашин оршиж амар амгалан энэрл хайр үнэн номыг дэлгэрүүлэхэд Бурхны сургаал судар тантрын үзэл явдал бясалгалыг үнэн зөвөөр чиглүүлэх нь номч нарын үүрэг. Хуврагын аймаг хийд орн нь Бурхны шашны сургууль лавнэр бит болон бит бус соёлын өвийг хайрлан хамгаалж улс үндэстний оюун санааны дархлааны нэгэн гол зүйл болоод тулгуур багна мөн. Тиймийн тул манай буддын зарим тэргүүлэгч лам нар туйлширч аль нэг буруу үзлийн ангалд сүсгтэн олонтойгоо унмааргүй байна хэмээн ухагдана. Үргэлжлэл бий.